За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ ярих гад бэлтгэсэн байгаа босын явдал маань нэлээд хүнд сэдв шүү. Тэгэхээр хит их эмзэг юм сонсч чаддгүй хүмүүс байвал энэ бичлэгээс гараарай гэж зөвлөмөр байна. Бас энэ бичлэгийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулж хийж байгаа шүү. За тэгээ бидэрт нэг маш том дутагдал байдаг. Тэр нь юу вэ гэхлээр хин нэгэн хүнтэй үерхэж байгаад хин нэгэн хүнтэй суучхаад салсныхаа дараа тэр салсан шархаа эдгэх гээд салсан ганцаардлаа хурдан байхгүй болох гээд өөр хүнтэй очиод шууд нийлцдэг. Нэг хүн дээр очиж нийлээд болохгүй бол салцдаг. Тэгээ дараагийн хүн дээр очиж нийлээд болохгүй бол дахиад салцдаг. Ингээд салц сарнил явааддаг хүмүүс байдаг шүү дээ. Тиймэрхүү хүмүүс байвал энэ бичлэгийг заавал үзээрэй. Танд маш их зүйлийг ойлгуулах болно. За тэгвэл бүгдээрээ шууд босын явдал руу орцгоё. оны 4 сарын 28 өдрийн 3 цагийн үед Кванжу хотын Нуричи тосгоны ойролцоо салхилаад явж байсан нэгэн эрэгтэй их эвгүй зүйлийг олж харсан. Голын дунд хэсэгт нэгэн хар тор хөвөөд явж байсан. Тэр хар торыг сайтар ажиглаад хартал дотроос нь хүний өстэй төстэй зүйл цохиж харагдсан гин. Эрэгтэй шууд цагдаа дуудлага өгсөн. Цагдаагийн ажилчид ирж голоос хар торыг гаргаад хартал жижигхэн биетэй эмэгтэй цогц байж таарсан. Толгойг нь хар тороор бүтээгээд ногоон скотчоор хүзүү хэсгийг нь скотчтчихсан. Гарыг нь ард нь гаргаад уяагаар холбож зангидсан. Хөл хэсэгт нь тоосхоор дүүрэн шуудааг уйсан байдалтай олдсон байгаа. Цагдаагийн ажилчид охины өмдний кармаг нь уудлаад үтсэн сурагчийн үнэмлэх олдсон. 13 настай 7 дугаар ангийн сурагч Пак Жи Сүү гих охин байсан. Охины цогц олдоод 3 цаг өнгөрсний дараа Кванжу хотын цагдаагийн хилцээр нэгэн залуу өөрийн биеэр ирж өөрийгөө охиныг алсан алуурчин гэж мэдүүлэг өгсөн. Цагдаагийн хилцээр ирсэн эрэгтэй нь Пак Жи Сүү охины ээжтэй хамт амьдардаг 31 настай Ким гих залуу байсан. Ким залуу мөрдөн байцаагчид байцаагдахтаа ингэж мэдүүлэг өгчээ. Өчигдөр би Мукпод Жисүүтэй уулзсан. Бид хоёр машинд ярилцаж байгаад миний гинт уур хүрээд Жисүүг алсан. Юу гэсэн үг юм бэ? Тэр жоох охиныг яахаараа чи алдгийн? Яагаад? Юунаас болоод хоёр муудалсан юм? Чи зүв зүгээр байж байгаад хүн алахгүй штэ. Үннийг хэлэхэд би хүчинтэх гэж оролдоод эсэргүүцээд байхаар нь өөрийн мэдлгүй мөрдөн байцаагчид хэргийг маш наривчлан шалгаж хэрэг болохоос өмнө хойд аав нь юу хийж явсан байна бүх CCTV камерын бичлэгийг цуглуулж эхэлсэн. Хэрэг болохоос 1 хоногийн өмнө оройн 6 цаг 50 минутын үед Мукпугийн нэгэн барилгын материалын дэлгүүрийн камерт хойд аав нь явж байгаа төрх бичигдсэн байлаа. Цогц олдоход байсан шуудаа ногоон скотч уяаг худалдаж авсан нь тодорхой болсон. За үүгээр зогсохгүй Пак Жи Сүү охин хойд аавынхаа машинд сууж байгаа төрх бичигдсэн бичлэгийгч олж авсан. Гэтэл энэхүү бичлэгт төсөөлхийн аргагүй нэгэн үйлдэл анзаарагдсан. Пак Жи Сүү охин ганцаараа гэрлүүгээ харж яваа бичлэгийг харж байна. Гэтэл араас нь нэг эмэгтэй маш хурдтай хөөж байгаа мэт дагаад явж байлаа. Тун удалгүй нэг машин ирж зам дагуу зогсоод араас нь алхаж явсан эмэгтэй Жи Сүү охиныг дагуулад машинд суусан. Энэ хүн хэн бэ гэвэл Жисүү охины ээж нь байсан. Хойд автагаа ээжтэйгээ машинд суугаад явж байгаа энэ бичлэг Жисүү охины амьд байсан хамгийн сүүлийн төрх болж үлдсэн байгаа. Охиныг машинд суулгаад 1 цаг орчим явж Чоннам Муан тосгоны нэгэн тариалангийн талбай дээр очиж зогссон. Хойд аав нь шууд Жисүү охины хоолойг нь боож эхэлсэн. Тэр үед ээж нь машин дотор хамт байсан. Мөрдөн байцаагчид ээжийг нь баривчилж авчираад байцааж эхэлсэн. Бид хоёр хэргийг төлөвлөж өвлдөөгүй. Машин дотор гэмт хэрэг болж байхад нөхөр охиныг маань алах төлөвлөгөөтэй байсан гэдгийг анх мэдсэн. Би зогсоож чадаагүй. Бүх юм маш хурдан болж өнгөрсөн. Би яах учраа үнэхээр олоогүй. Би үнэхээр их айлсан. Ээж нь хамт байсан атлаа охиноо хамгаалж чадаагүй 2 шалтгаан л байгаа. Хамгаалж чадаагүй эсвэл хэрэгээр
хамгаалаагүй. Харин ээж нь би хамгаалж чадаагүй гэж мэдүүлэг өгсөн. Тэгвэл төрсөн охин нь алуулж байхад ээж нь хамгаалж чадаагүй ямар шалтгаан байж болох вэ? Хамгаалах гэж дайрсан ээжийг нь хойд аав нь эсэргүүцэж, айлгаж, сүрдүүлж, зодож цогсон байж болно. Гэтэл ээж нь мэдүүлэхдээ нөхөр нь өөрт нь халдсан гэж огт яриаггүй. Би машины уртлын суудлын дээр 12 сартай хүүгээ харж байсан. Нөхөр уурандаа намайг бас 12 сартай хүүг минь алжиж магадгүйгээд маш их хайсан. Тийм болохоор би юу ч хийж чадаагүй. Надад үнэхээр ямар ч арга байгаагүй. За ээжийнх нь өгсөн мэдүүлгийн дагуу үнэхээр ээж нь нөхөртөө байнга зодуулдаг, хүчирхийлэлд өртдөг байсан бол хэрэг болох үед шууд охиноо хамгаалах үйлдэл гаргаж чадаагүй байх магадлалтай. Сэтгэл судлалд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчийн хам шинж гэж онш байдаг. Удаан хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүний айдас өөрийгөө буруутгах, зүгтэж чадахгүй мэт мэдрэмж зэрэг сэтгэл зүйн өөрчлөлтийг хэлдэг. Хүн өөрийгөө удирдах боломжгүй нөхцөл байдалд удаа дараалан өртгөл эцэст нь хариу үйлдэл үзүүлж чадхаа болж ямар ч ирч хүчгүй болж хуурдаг. Өөрийн хийж чадах амархан ажлыг ч хийж чадахгүй төвшөнд хүрдэг. Гэтэл ээжийг нь байц сайх явцад өөрийг нь зодож хүчирхийлдэг байсан гэх ямар ч мэдүүлэг өгөөгүй. Бас ямар ч баримт олж илрүүлээгүй. Мэдүүлэхдээ би маш их айсан учраас хамгаалж чадаагүй гэж давтан хэлсээр байсан. Ээж нь анх CCTV бичлэг үзүүлээгүй байхад би юу ч мэдэхгүй гэж ярьж байгаад өөрийнх нь камерт бичигдсэн бичлэгийг үзүүлсэн тэр үед хамт байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Харин эсэргээрээ хойд аав нь байцаагдах явцдаа бүх зүйлд миний буруу. Би энэ бүгдийг зохион байгуулсан. Эхнэр маань ямар ч буруугүй. Хэрвээ бид хоёр шоронд орвол 12 сартай хүүг маань харах хүн байхгүй гэж мэдүүлэг өгсөн байгаа. Мөрдөн байцаагчдад энэ хоёр хүний өгч байгаа мэдүүлэг их сонин санагдсан гин. Ээж нь би айгаад аварч чадаагүй гэдэг. Хойд аав нь би алсан миний буруу гэд хүүдээ санаа зовоод байдаг. Жисүү охиныг баг сургуулийн 3 дугаар ангид байхад нь ээж аав нь салсан. Аав нь Жисүү охиныг эрэгтэй дүүтэй дагуулж яваад хамт амьдарч байсан. Гэтэл нэг өдөр Жисүү охин ээжигээ санаад хурдны автобусанд суугаад ээжийнхээ амьдарч байсан Гуанжу хот яваад ээжтэйгээ уулзаад иржээ. Аав нь Жисүүг зөвшөөрөл авч явсангүй гэж уурлаад алгадаад авчээ. Жисүү охин ээжээсээ зөвлөгөө аваад цагдаад мэдгдсэн. Цагдаагийн ажилчид ирээд охиныг ааваас нь тусгаарлаж ойртох хориг тавьсан байгаа. Энэ явдлаас хойш Жисүү охин ээжтэйгээ амьдрах болсон. Ээжтэйгээ амьдарч эхлээд ч Жисүү охин хүчирхийллээс зүгтэж чадсангүй. Ээж нь өөр эрэгтэйтэй амьдардаг болчихсон. Саул хийвэл ээж нь Жисүү охиныг хойд аавтаа нийлж зоддог байжээ. Нэг үйлбүр нэмгэн хувцастай нь хөөж гаргаад гэртээ оруулалгүй гадаа хонуулсан гин. Жисүү охиныг 4-р ангид байхад ээж нь би энэ охиныг тижээж чадахгүй юм байна гэд асрамжийн газар аваачаад өгчихсөн. Гэтэл төрсөн аав нь асрамжийн газар ирээд охиноо дагуулж яваад дахиад төрсөн аавтайгаа мухбууд амьдарч эхэлсэн. Жисүү охин аавтайгаа байх хэцүү байсан учраас дахиад л ээж дээрээ яваад очсон байгаа. Ээж хойд аав хоёрын хүчирхийлэл дахиад л эхэлсэн. Сүүлдээ бүр хойд аав нь Жисүү охинд бэлгийн дарамт үзүүлж эхэлсэн. Жисүү охинд туслах хинч байсангүй. Мөрдөн байцаагчид удаан байцаасны эцэст хойд аав Ким бүх үннийг хэлсэн. Анх мэдүүлэг өгөхдөө би бүгдийг төлөвлөж үйлдсэн, бэлгийн дарамт үзүүлсэн гэж цагдаад мэдгэхээр нь уурандаа алчсан гэж хэлж байсан мэдүүлгээ өөрчилж төрсөн ээж нь охины аллахыг хамт төлөвлөсөн гэж ярьсан байгаа. Гуанжу дүүргийн мөрдөн байцаагчид ээжийг нь дахин гэрэлсэн хүнтэйгээ нийлж төрсөн охиноо алсан хэрэгээр цагдан хорих шүүхийн зөвшөөрөл авах хүслийг шүүх рүү илгээсэн. Мөрдөн байцаагчид ээж нь гэмт хэрэг үйлдэхэд яг ямар үйлдэл хийснийг маш тодорхой баримттай олох гэж хичээсэн. Эцэст нь тэрхүү баримтыг Жисүү охины биеэс олж илрүүлсэн. Задлан шинжилгээ хийгээд үзтэл нойрсуулагч эм охины биеэс илэрч гарсан. Хоолойг нь боож алхахаас өмнө унтуулдаг им өгсөн байгаа. Гэмт хэрэгээ үйлдэхээс 2 хоногийн өмнө ээж нь Чоннам Сүнчон дүүргийн мэдрэл сэтгцийн эмнэлгээр орж 14 хоног уух нойрны им авсан нь камерт бичигдсэн байсан. Ээж нь мэдүүлэг өгөхдөө би өөрөө амиа хорлох гэж нойрны им авсан гэж хэлсэн. Гэхдээ тэр нь худлаа гэдг нь тодорхой харагдаж байсан. Мөрдөн байцаах явцад хойд аав нь удаа дараалан Жисүү охиныг хүчинсэн гэдг нь нотлогдсон. Хойд аав нь Жисүү охиныг хүчиндээ зогсохгүй удаа дараалан янз бүрийн садар самууны бичлэг гар утас руу явуулдаг байжээ. Гэтэл ээж нь
Жисүү охины утсыг шалгаж байгаад тэрхүү бичлэгийг нь харж орхисон байгаа. Хойд аавынх нь явуулсан мессеж, зураг, бичлэгүүдийг нь үзээд ээж нь ямар үйлдэл гаргасан гэж бодож байна. Жисүү охиныг урдаа зогсоож байгаад төрсөн аав руу залгаад байна уу? Яасан юу болов вэ? Яа, энэ Жисүүгээс болж би бүр яг галзуурах нэ. Би бүр нүрээ хийх газаргүй боллоо. Хэлэх хүн олддгүй. Би бүр яг ичиж өглөө. Энэ охин чинь галзуурчихсан юм биш үсттэй. Надтай амьдарч байгаа залуутаа явалдаад садар самууны бичлэг бие биедээ өгч авалцаад би яг юу болсныг мэдэх гээд Жисүүг дуудаад урдаа зогсоошгсан байна. Энэ охин бүр арай хэрээс хэтэрч байгаа юм шүү. Та энэ охинд хэлж ярьдгүй юм уу? Хэлж ярьж байгаагүй юм уу? Гинт залгаснаа чи одоо юу яриад байгаа юм бэ? Жисүү өөрөө юу гэж байгаа? Жисүүгээс асуусан юм уу? Надтай амьдарч байгаа залуутаа чатлсан чат нь надад байна. Таныг блок хийн шүү энтергээд биччихсэн чатыг нь би хараа зогсож байна. Ястаа нөгөө драмд гардаг шиг юм болж байна энд. Миний бүр инээд ч хөрөх шиг нэрээ. Арай хитэрж байгаа юм шүү. аав нь юу болсныг мэдхийн тулд охинтойгоо ярьсан. Юу болсон юм бэ? Ээж чинь ярьж байгаа үний юм уу? Ийм асуудал байсан юм бол над руу залгаад хэлэхгүй яасан юм бэ? Юу яриад байгаа юм бэ? Чи нэг тодорхой хэлдэ. Тэр ихтэй төрүүлээд тэгээд би блоклох гэсэн боловч байн холбогдоод байсан болохоор Аль за ойлголоо. Ээжигээ солиод өгдөө. байна уу? Жисүүгийн ярьсныг сонслоо. Тэр залууч нь өөрөө л янз бүрийн зураг бичлэг явуулаад мессеж бичиж байт юм байна штэ. Чи ч одоо юу яриад байгаа юм бэ? Наад хажууд байгаа эрэгтэйгээ өөрөө сайн харж хандл та. Хүүе би чамаар заалахгүй. Хэн мэддгийн үнэн худлыг нь Жисүүгийн амнаас гарч байгаа үг юм байгаас тэн чинь. Тэр хүнээс бас юу гэх нь сонсож үзэх ёстой юм шүү. Би орой ирэхээр нь асууна угаасаа. Хойд аав нь төрсөн охин руу янз бүрийн садар самуун үйлдэж байгаа бичлэг, зураг явуулж байхад ээж нь охиноо огт хамгаалсангүй. Эсвэргээрээ охин руугаа дайрч давшилж охиноо загнажээ. Загнахдаа чи миний уулздаг хүнтэй сэтгэнлээ гэж загинсан байгаа. Орой нөхөр нь гэртээ ирэх үед бөөн хэрүүл маргаан болсон. Чи яаж миний охиныг ингэж чаддаг байна гэж охиноо хамгаалж маргалцсангүй. Харин чи миний араар тавилаа гэж нөхрөө загнаж зандарсан байгаа. Ээжийнх нь хувьд охин нь төрсөн охин нь биш, нөхрийг нь булаах гэж байгаа дайсан шиг нь харагдсан байгаа. Нөхөр нь охин руу нь явуулсан мессеж, зураг, бичлэгүүдийг хараад над руу ингэж явуулдгүй мөртлөө өөр эмэгтэй рүү ингэж явууллаа гэд уур бухимдал нь тулах зэхтэй хүрчээ. Та бүхэн гайхчихж магадгүй. Хамт байгаа эрэгтэй нь охиныг нь хүчинсэн тохиолдолд охиноо буруутгаж охин руугаа дайрах, охиноо хардах тохиолдол их гардаг юм байна. Харин тэрхүү нөхцөл байдлаас гараад хэсэг хугацаа өнгөрсний дараа би яагаад охин руугаа уурсан юм бол, би яагаад тийм үйлдэл хийсэн юм бол гэж өөрийгөө буруутгадаг юм байна. Харин Жисүүгийн ээж бол өөрийгөө огт буруутгаагүй. Жисүүгийн ээж өөрийгөө хит хайрлах зан чанарын туйлширсан эмгэгтэй. Өөрийн гэсэн тусгаарласан хаан тулсыг байгуулчихсан. Тэр хаан тулсад нь зөвхөн өөрийнх нь тогтоосон ёс зүй, өөрийнх нь дүгнэлт оршдог. Өөрийнх нь хаан тулсыг хэн нэгэн нураах мэдрэмж авах юм бол тэр хүнийг шууд амьдралаасаа байхгүй болгоход бэлэн байдаг. Гүйцэд төлөвшөөгүй сэтгэлгээтэй хүн гэж оншилсон. Жисүүгийн ээжийн хувьд уулзаж байсан залуу нь 3 дахь нөхөр нь байсан. 3 дахь хаан тулсаа байгуулж байхад нь асуудал үүсч эхэлсэн. Тэр асуудал нь нөхөр нь бэлгийн хүчирхийлэл үйлдэж цагдаад шалгагдаж байсан. Тэр бүх хэргийг үүсгэсэн гол эзэн бол Жисүү охин гэж дүгнсэн байгаа. Тийм учраас саад учруулж байгаа охиноо байхгүй болгох нь зөв гэж бодсон байгаа. Хэрв охин нь байхгүй болчихвол нөхөр нь шүүхээр явах шаардлагагүй. Бас нөхөртөө нь явуулдаж байгаа эмэгтэй байхгүй болно гэж бодсон учраас хүүхдээ байхгүй болгоно гэдэг огт эргэлзэх сэдэв биш болсон байгаа. Охин нь ард алуулж байхад миний охин гэж өрөвдөхөөс илүү намайг зовоож миний амьдралыг сүрүүлж байсан асуудал байхгүй болчихлоо гэж бодож байсан байх. Тийм ч учраас машин дотор тэр аимшигтай үйл явдлыг хараад сууж чадсан. Энэ эмэгтэй 4 хүүхэдтэй байсан. Эхлээд суусан хүнээсээ охинтой болсон. 2 дахь суусан хүнээсээ охин хүүтэй болсон. Сүүлд суусан залуугаасаа хүүтэй болсон. Бас энэ эмэгтэй өөрөө бөө хүн байсан байгаа. Хүмүүсийг үзэж мөнгө олдог. Байр, хоол гээд бүх мөнгийг эмэгтэй өөрөө олдог байжээ. Сүүлд суусан нөхөр нь өөрөөс нь 8 дүү. Тийм ч учраас эмэгтэй бүх удирдлагыг өөрийн гартаа оруулж чадсан байсан. Харин Жисүү охины ганц итгэдэг хүн нь ээж нь байсан. Хойд аав нь ээж чинь дуудаж байна гэж худлаа яриад машиндаа дуудаж авчираад
хүчинддэг байжээ. Алах төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн өдөрч ээж нь охин руугаа залгаж дуудаад машиндаа суулгаад аваад явсан. Жисүү охины хувьд үнэхээр хэцүү амьдралыг туулж байгаад явсан. Ээж аавын хүчирхийлэл, гэр бүл салалт, хойд аавын бэлгийн хүчирхийлэл, асрамжийн газар гээд сэтгэл санааны хувьд яагаад ч доктортой эрүүл байх боломжгүй орчинд байсан. Жисүү охинд магадгүй ээжтэй хаягдана гэдэг айдас хамгийн их байсан байх. Тийм ч учраас энэ бүгдийг тисэж өнгөрүүлж ирсэн. Ээж нь Жисүү охиныг машиндаа суулгаад нойрны юм найруулсан витамин ундааг уулгасан. Цаг гаруй яваад тарэлэнгийн талбай ойролцоо ирж зогсоод хойд аав нь арагшаа ороод Жисүү охины хоолойг нь боож алсан. Ээж нь энэ бүх зүйлийг хоёр нүдэрээ харсан байгаа. Энэ үйл явдал болж байхад Жисүүгийн 12 сартай дүүч хамт байсан. 13 жил амьдрахдаа энэ дэлхийд дэндүү их зовлон үзээд явсан Жисүү охин хайрыг авах гэж ирээд энэ тэнд хаягдж явсаар эцэст нь хамгийн их итгэж явсан ээжтэй алуулж амнасаа алдсан. За тэгэхээр өнөөдрийн болсон явдлаас бүгдээрээ нэг зүйлийг анзаарч харж болж байна те. Энэ аимшигтай гэмт хэргийг үйлдсэн эмэгтэй төрсөн охиноо алсан энэ ээж анх нэг хүнтэй танилцж суугаад охинтой болсон. Тэгээ тэр хүнээсээ салангуудаа дахиад нэг хүнтэй очиж нийлцсэн байгаа байхгүй. Тэгээ тэр хүнээсээ охинтой болоод хүүтэй болсон. Тэгээ энэ хүнээсээ бас салангуудаа дахиад нэг хүнтэй нийлээд тэр хүнээсээ бас хүүтэй болсон. Тэгэхээр хүн араатан амьтнаас юугаараа ялгардаг юм бэ гэхлээр хүн өөрийн гэсэн бодолтой, ухаантай, ухамсартай, сэтгэлтэй штэ. Аливаа зүйлийг эргцүүлж бодох чадвартай байдаг. Хүн амьдрал дээр алдахгүй байх гэж байхгүй. Хүн болгон амьдрал дээр алддаг. Гэхдээ тэр алдаагаа дахин давтаал яваад байвал энэ маш том асуудал хгүй юу. Тэгэхээр бид нар нэг зүйлийг маш сайн ойлгоод авах хэрэгтэй, бүр тархиндаа суулгачих хэрэгтэй юм шиг байна. Амьдралд нэг удаа алдсан бол тэр алдаагаа зүгээр дараагийн хүнээр нөхөх гэж бүү оролдоо, бүү яар салсан уу, харилцаа нуурсан уу, гэр бүл бүтлгүүцсэн үү, тэгвэл шууд дараагийн хүн рүү бүүгүй. Хоёр хүн нийлээд хамт амьдарч байгаад хоёр тишээ болоод салж байгаа бол энд асуудал байсан гэдэг нь тодорхой. Асуудал байгаа учраас хоёр тишээ болж байгаа шүү дээ. Гэтэл энэ дотор ямар асуудал болсон, тэр асуудлаа өөрөөсөө хайж олоод тэрэн дээрээ дүгнэлт хийгээд өөрийгөө эдгээгээд дараагийнхаа алхмыг хийхгүй болохоор яг энд алдсан алдаагаа дахиад давтах магадлал тун өндөр гэж байгаа байхгүй. Тэгэд энэ гаргаад яваад байгаа алдаанд нь эцэст хэн хохирт юм бэ гэхлээр хүүхэд хохирдог байхгүй. 13 настай охин томчуудын ухамсаргүй шийдвэрийн төлөөсийг төлөх ёсгүй. Хэрвээ бид нар өөрсдийгөө засахгүй бол дараагийн Жисүү хаа нэгтэй газар дахин төрнө л гэсэн үг. Тиймээс яарах хэрэггүй. Өөрийгөө засцгаая, шархаа эдгээцгээе, үнэнтэйгээ нүүр тулцгаая. Тэгээд дараа нь л амьдралаа дахин зохиоцгоё. За тэгээ өнөөдрийн болсон явдалтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл золбоо TVтэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.